За бүгдэнд нь амралтын өдрийн мэнд. Бүгдээ амралтын өдөр ая тухтай өнгөрөөцгөөж байна уу? За өнгөрсөн 7 хоногийн. За өнгөрсөн 7 хоног зах зээл дээр за долларын индекс дээр тэмч чухал биш. За нэг том мэдээ гарсан байна. Тэрний үехээр ерөнхийдөө бодлогын үнийн мэдээ гарсан. За бодлогын хүүхэд 4.5% дээр байгаа хэвээр үлдээсэн байна. За бусдаар бол долларын хувьд бол нэг тийм хүчтэй чухал мэдээнүүд гарсангүй. Сар болгон тогтмол гардаг мэдээнүүд маань бол гарсан. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн долларын чартыг харах юм бол ерөнхийдөө за нэг тийж нийт тишээ хөдөлсөн байрын чарт байхгүй. Ерөнхийдөө жоохон хүчтэй онжсэн хөдөлгөөн докторчих маягтай болсон ийм хөдөлгөөн гарсан байна долларын индекс дээр. За өмнөх вебинарын таамаг бол за ерөнхийдөө энэ дээр нэг шалтгаалсны бүсчил дээр ирсэн байгаа. За тэгээд энэ дээр ингээд үн докторжоод ерөнхийдөө дэше гараад ирэх магадaltaй байхаа гэж харж байгаа. За энэ шалтгаан нь бол мэдээж яг одоогийн байдлаар бол үн жоохон он гарсаар бол унтсан байгаа гэсэн. Ерөнхийдөө том цагийнхаа чартаар болохоор өсөлтийн одоо чиг хандлагатай байгаа өсөлтийн трендтэй байгаа гэж харж байгаа гэсэн. За тэгэхээр одоо болохоор энэ уналтын хүч жоохон сулраад одоо энэ дээр ингээд хүчтэй унжсэн уналтын хүч маань сулраад нэг юм шал дээрээс дэмжлэг авч байгаа юм шиг харагдаж байна л да. За тэгвэл жоох юм сайдвейс тал руу ороод ирсэн. За энэ өмнөх 7 хоногийн таамаг устгах. За ингээ харах юм бол үн одоо энэ дээр нэг хэсэг тааз байсан. Энэ таазаа ерөнхийдөө жижигхэн маягаар сэтэлсэн байна те. За тэгээд ороо нэг юм шалтай гараад ирсэн байна. За 7 хоногийнхын лагаар харах юм бол өнгөрсөн 7 хоногийн лаа ямар байна вэ гэдээ харах юм бол за шууд энэ унж байгаа хөдөлгөөн шууд дээшээ эргэцэн гэж харахааргүй ч гэсэн за юуцсан энэ уналтын тренд маань тодорхой хэмжээнд докторчсон байна те. Дом ийм уналтын лаанууд маань одоо энд бол тэгж нэг хүчтэй унждахааргүй хөдөлгөөнтэй байсан бол одоо бол ядаж өмнөх 7 хоногийн хөдөлгөөнөөс баярууд маань тодорхой хэмжээнд илүү байсан. Тийм мэдээлэлтэй ингээд лаг гарсан байна л да. За тэгэхээр энэ дээрээс бол харж болох нь юм бэ гэхээр за ерөнхийдөө нэг бол үнэ энэ дээр цэцрийн хөдөлгөөн орж ирж байна. За цэцрийн хөдөлгөөн юу гэж байгаа юм бэ гэхээр энэ доошо уналтын хөдөлгөөнийг дээшээ тодорхой хэмжээнд одоо зах зээл амьсгаагаа авч байна. Ингээд цэцрийн хөдөлгөөн орж ирж болж байна гэж харж байна. За энэ нөгөө тэйг өөрөө тухайн долларын индекс маань том цагаараа өөрөө дээшээ хөдөлгөөнтэй байна гэж харж байгаа бол одоо энэ дээр энэ уналтын хөдөлгөөн маань өөрөө цэцрийн хөдөлгөөн учраас дахиад үргэлжлээд ийм дээшээ өсөлтийн хөдөлгөөн маань орж ирэх боломжтой гэж харж болж байна. За тэгээ энийг яг аль тал руу байх магадaltaй юм бэ гэдэг нь бол яг трендийн дагуу харах юм бол мэдээж дээшээ тренд байна арай хүчтэй. Гэхдээ бас яг энэ уналтын трендийг одоо ингээд шууд энэ дэр 1-7 хоногийн лагаар ингээд дуусгаад тий. Одоо доошоо хүчтэй явж байгаа энэ хөдөлгөөнийг шууд ингээд энэ дэр нэг юм жижигхэн рейнж үүснээс нь болоо за энэ хөдөлгөөн одоо л ингээд дуусчлаа. Одоо дахиад уртын бай арилжаа хийх боломжтой тренд хэрэгжлээ гэж харахад бол хэтэрхий баталгаа бол багтай байна. Энэ дээр тодорхой хэмжээнд дахиад уулан сайдвейс маань ингээд үргэлжлүүл илүү зөвөр байна. Нөгөө талаас одоо энэ дээшээ гадж байгаа өсөлтийн хөдөлгөөн гэж байгаа. Энэ өсөлтийн хөдөлгөөний бие өөрөө ямар шуухан одоо бүтцтэй байхаас хамаарат энэ хөдөлгөөн дээшээ явах хөдөлгөөнийг өөрөө цэцрийн хөдөлгөөн байна уу? Эсвэл ерөнхийдөө энэ импульс хөдөлгөөн буюу дээшээ ингээд өсөлтийн тренд байна уу, үргэлжлэх юм байна уу гэдгийг харах боломжтой гэж бодож байна. За тэгэхээр яг энэ дараагийн 7 хоногийн хөдөлгөөний бүтэц өөрөө ямар байхаас хамаарат долларын индексийн 4 сарын хөдөлгөөн цааш 1 сарын хөдөлгөөн ч юм уу тэ ерөнхийдөө дээш доошоо хүчтэй хөдөлгөөнтэй байх уу? Аль эсвэл ерөнхийдөө за цэцрийн хөдөлгөөн маягтай удаан ийм баруун тал руугаа чиглэсэн хөдөлгөөн байх уу гэдэг нь эхний ээлжний ханд авах боломжтой болж байна гэсэн. Одоогийн байдлаар харах юм бол яг өнөөдөр бол долларын индекс тодорхой хэмжээнд жоох өсөлт орж ирж магадгүй. За гэхдээ энэ өсөлт бол ингээд шууд дээшээ хүчтэй өсч гарч ирж чадахгүй энд ингээд баруун тишээ болоо те. Жоохон хурд өсөлт ингээд уналт хоёр нь ингээд ойр ойрхон орж ирээд ингээд тахаан болж ерөнхийдөө за нэг бүтцийн үед нэг паттерн үүсэж байгаа юм шиг харагдаад за тэгээд тэр нь юм дахиад доошоо тренд үргэлжлэх боломжтой юм шиг харагдаж иж магадгүй. Тэгэхээр яг энэ дараагийн үүсч болох одоо бүтц өөрөө жоохон чухал байна. Одоо бол энэ дэр нэг юм шууд урьдчилаа л те дүнгиж үүсэж байгаа хөдөлгөөн дээр хахад бол ингээд за энэ дэр нэг дабл ботом гэдэг юм үүссэн юм шиг. Одоо энийг стэрсэн юм шиг харагдаж байна. За тэгэхэд энэ маань өөрөө юу гэхээр уналтын трендийн төсөлд гаж ирж байдаг юм паттерн байгаа те. Нэг иймэрхүү хөдөлгөөнтэй явж магадгүй. За гэхдээ ингээд ингэж таамаглахад хэтэрхий жоохон эрт байна. За юудсан анзааръя. Тэгээд бол юудсан дээшээ эргэж болох трендийн цэг дээрээсээ ингээд цэцэр хөдөлгөөн орж ирж байгаа харагдаж байна. Одоо жоохон баталгаа авах хэрэгтэй гэсэн.
дахиад он цаг дээр 2 цаг дээр баталгаа авч агаад тийш арилжаанд орж болж байна. Эсвэл доош арилжаа төлөвлөж байгаа хүмүүс бол энийг одоо дахиад тийш хөдөлгөөн ороод ирэнгуут нь доош арилжааныхаа бүтцийг үргэлжлэх бүрэн боломжтой харагдаж байна гэсэн үг. За Nasdaq дээр. За Nasdaq-ийн өнгөрсөн 7 хоногийн өнгөрсөн вебинар дээр бол за ерөнхийдөө бай арилжааны төлөвлөгөө байгаа гэж ярьж ирсэн. За ямар арилжааны боломж биднэрт байна вэ гэж харж ирсэн бэ гэхээр за энд нэг доороос ирсэн тренд лайн байгаа. Энэ тренд лайныг стэрсэн гэж харж байгаа. За гэхдээ энэ тренд лайн нь яг нэг 2-2хон тоочтой тренд лайн учраас бас яг шууд арилжааны шийдвэр тулгуурлаж гаргахад бол арай хэцүү. За тэгээд ерөнхийдөө бол за энд яг саяны долларын индекс дээр үүссэн байгаа юм шиг хөдөлгөөн үүссэн байсан. За одоо энэ зураас л гэсэн үг шүү дээ. Энэ хувьд ингээд үн байсан баг. Ерөнхийдөө дэшээ стрейт одоо энэ neckline гэж яриад байгаа. За энд болохоор бараг төлхөө юм шалтаа зурх юм бүс байна те. Энэ бүсчлийг дэшээ сэтлээд чеклээд буцаад ингээд pullback хийхтэн дэшээ арилжаанд орох боломжтой. За эсвэл нөгөө талдаа одоохондоо энэ ч өөрөө sideways trend явж байна те. Энэ дотор ингээд хідэн ч удаа явахыг мэдэхгүй. Тэгээд энэ нөгөө талаасаа бол энэ трендийн дагуу энэ таазан дээр эрэхтэн сэлдэд шалан дээр эрэхтэн баядад ийм арилжааны бүтц төлөвлөгөө гаргах боломжтой гэж харж байсан. За энийг устгаж. За одоо ингээд Nasdaq-ийн чартыг ингээд ерөнхийдөө холдуулаад харахаар за ерөнхийдөө бодол юм доошоо стрэх магадaltaй паттерны одоо ингээд бүтцтэй адилхан хөдөлгөөн хийж яана л да. Яагаад тэгэж харж байна вэ гэхээр ерөнхийдөө үүний ингээд хол нэг тал руугаа ингээд хол явж чадахгүй. За яг хөө ингээд ерөнхийдөө дэшээ чиглэлт юм шиг хөдөлгөөнтэй. Гэхдээ ингээд аль болохоор дэшээ өсчөөл хурдан унаал, буцаж өсчөөл хурдан унаал юм хажуугийн чиг хандлагатай юм шиг харагдаад байгаа юм. Тэгээ энэ маань өөрөө юу болж байгаа гэхээр ингээд яг тийм цэвэрхэн биш ч гэсэн яг бүтцийн хувьд нь анзаарахаар үүсэж байгаа одоо бүтцийн хувьд анзаарахаар те ерөнхийдөө юм доош өсрөх магадaltaй паттерны хэлбэр гаргаж байна гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө нөгөө энэ маань өөрөө дэшээ хүчтэй өсөд гарч ирж хэрвээ чадсан бол те ингээд дэшээ хүчтэй хөдөлгөөнөөр гараад ирсэн бол ингээд энэ дэр за баярууд маань ингээд тодорхой хэмжээнд хүчтэй ороод ирлээ гэж харах байсан. Гэхдээ тэгж чадахгүйгээр ингээд баруун шийдлэнтэй байгаад байгаа учраас ерөнхийдөө дахиад энэ маань доошоо стрэх магадaltaй болов гэж анзаарч болж байна. За гэхдээ нөгөөдгөр энэ сэтрэхтэй бас ямар бие буюу бүтэц үүсгэх вэ гэдэг нь өөрөө жоохон юутай гэсэн үг харах хэрэгтэй болж байна гэсэн үг. За өмнөх дөр вебинарууд дээр дэсэн нэг CAD yen, euro yen эдэртэй нэг бүтцээр дэсэн тэ. За нэг энэ дээр нэг юм шал зурцсан. За тэгээ энэ дээр юм паттерн солигдож байгаа юм шиг хэлбэр хүлээж шээж болно гэж байгаа. Тэрний юу ихээр энд доошоо стрэх магадaltaй паттерн үүсчихсэн ч гэсэн энэ паттернаас стрехтэй зүрлээд дэшээ стрэх магадaltaй юм паттерн үүсэж байгаа. За тэгээ энэ нь өөрөө том бүтцээрээ ингээд нэг паттерн стрээд нөгөө паттерн руу ороод ингэхдээ юу болж байгаа юм гэхээр double bottom гэдэг паттерныг ингээд нэг double bottom гэдэг паттерныг өөрөө хоёр паттерны тусламжтайгаар бүтээгээд ханш эргэж явах магадaltaй гэсэн. Яг ийм бүтээц бол гарч ирж магадгүй. Тэгэхээр доошоо бол тодорхой хэмжээнд жоохон доошоо хөдөлгөөн орж ирж болж байна. Тэгээд тухайн доошоо орж ирэх хөдөлгөөн маань өөрөө стэрчээд ямар бүтц үүсэх вэ гэдгийг бас жоохон анзааръя гэж бодож байна. За энэ дээрээс бол би энэ паттерн бол ингээд яг бүрэн гүйцэж үүсээгүй. За тэгээд бас юм ингээд цэвэрхэн зургийг гэхээр жаахан үгүй л да. Орой оролоод нь хаанаас апл илүү цэвэрхэн байхаа мэдэхгүй ойлгомж байгаа гэх юм уу. Ингээд татгаар энэ цэцэрсэн. Энийг ингээ огтлоод сэтлээд ингээд очихээр бас тийм дээдлийн параллел нэг онцгой харагдаад байна. За тэгээд энэ дээр бас нөгөө талаас яг нэг ийм паттерн харагдаад байна л да. За яг нэг цэвэрхэн харагдахгүй байна те. Энэ ингээ доош стрэх магадaltaй паттерн ч гэсэн энд дэш стрэх магадaltaй паттерн. За тэнгууд хэрвээ энэ хоёр дахь хөдөлгөөний дэш стрэх магадaltaй гэдэг энэний дагуу арилжаанд орох юм бол дараагийн импульс өөрөө айл нэхэр энэ импульс байгаа гэсэн. Стрээд ийм л хөдөлгөөн явах боломжтой. Тэнгууд энэ стрээд ийм л хөдөлгөөн явах юм бол энэ том паттерн дотроо өөрөө ингээд нэг хөдөлгөөн сунж өгөөд энэ нь ингээд бүтнээрээ доошоо стрэх магадaltaй паттерныг ингээд гүцээгээд байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол доошоо байх магадaltaй бүтэц явж байна. Тэгээ бүтэц нь яг ингээд ундаа яваа дахиад нэг дээш юм уу доошоо хөдөлгөөн дотоо байна гэж хараад байна гэсэн. За нэг ийм бүтэц ерөнхийдөө дараагийн 7 хоног явчих магадaltaй. Гэхдээ Nasdaq өөрөө бас нэг ийм дээш ийм одоо яг чартны хаяхийн хувьд өсч идэг тий түүхэндээ ингээд ерөнхийдөө л дээшээ байдаг хөдөлгөөнтэй учраас жоохон анзаарахтай байх хэрэгтэй. Энэ бас яг ингээд энэ уналт ингээд уусаа ханаа дууссан байх боломжтой. Өмнөх вебинарууд дээр хэлсэнтэй энд нэг 17% уналт байгаа. Энд бол аль хэзээ 13-14% унцаад байгаа. Энэ уналт ерөнхийдөө хаанцсан байх боломжтой байгаад байгаа. Энэ 17% уналт ерөнхийдөө сүүлд тэр энэ уналтнаас хойш бол ерөнхийдөө хамгийн хүчтэй уналталж байгаа шүү дээ. 22 оноос хойш
хамгийн хүчтэй онолт өөрөө энэ 17 унчаад байгаа. Бусд нь тэгж унаагүй. Тэгэхээр дахиад тэгэж 17% шиг унахгүйгээр ингээд энд 13%, 14% унсан нь өөр хангалттай байж магадгүй. За гэхдээ яг дийлигээр нь ингээд 7 хоног өдрөөр аналог нь харах юм бол бас тийм шууд бай орж харилцааны бүтэц үүсэх байгаа. Тэгэхээр ингээд дахиад бас энэ 7 хоног дараагийн 7 хоногоос нэлээд чухал шийдвэрт гаргаж болохоор тий. За баярууд нь илүү байна уу? Сэлрүүд нь илүү байна уу гэдэг мэдээлэл харж болохоор 7 хоног байгаад байна. Ерөнхийдөө анзаархад нэлээд чухал 7 хоног байна гэсэн. За алтан дээр. За эхлээд нэг голлог бүтээгдэхүүнүүдээ ярьчаа. За тэгээд араас нь зөвхөн валютуудаа ярьчаа. За алтан дээр бол жоохон юу л гараад ирлээ. Ийм доктортой тий. Үний хувьд бол доктортой. За тэгээд 5 дахьд бол хүчтэй. За 5 дахьд ч байгаа. Аз дээр унтсан санагдаад байна. Одоо Нью-Йорк дээр унсан юм тий. Нью-Йорк нэгдээд унаад. За тэгээд шөнө буцаага тодорхой хэмжээнд дээшээ ороод ирлээ. За яг одоо энэ дээр ирээд исэн бүтэц. Тэг яг адилхан алт ер нь л ингэж заваараад байгаа. Заваараад байгаа гэдэг нь юу юм гэхээр нэг ийм мөртлөгөө мөр шиг ийм хөдөлгөөнүүд ерөнхийдөө амар хийгээд анзааралгаар ийм хөдөлгөөнүүдийг ингээд засварын хөдөлгөөн болгож үүсээд байгаа. За эсвэл энэ дээр бол мөн тодорхой хэмжээний юу орж ээд одоо тренд нь эргэж байгаа юм шиг ийм хөдөлгөөн орж ээд одоо энэ дэр мөртлөгөө мөр гэж харж байгаа тохиолдолд бол тий. За яаж ч мөртлөгөө мөрөө авсан инститэрсэн энд неклайн шалгаад буцаад доошоо гэж юм төлөвлөгөө гаргаж болохоор юм олтууд хийгээд байгаа байхгүй. Гэтэл нөгөө талаасаа энийг бас ингээд юуг нь харахаар одоо ингээд зүгээр чартыг юу ч үгээр харах юм бол юу болж байгаа нэхээр зүгээр энд байгаа нэг юм таазыг шалгасан хөдөлгөөн болж хуурж байгаа байхгүй. Алтныг ийм шалтаас шалгаад байгаа хөдөлгөөн эднэр дээр нэлээх яваад байгаа гэж би аль зав хийзэний вебинар дээр нэлээ ярьж лээсэн санагдаж байна. Яг тэрнтэй адилхан энэ таазаа ингээд сэтэрсэн таазаа шалгацсан. Тэгээд зүүнүүд нь бол ингээд яг хуу одоо энэ лаан бол бас ингээд доороо бараг лааныхын 50% доороо зүйтэй 50% биетэй хаагдцсан. Тэгэхээр ингээд зүгээр энэ дэшийн хөдөлгөөн өмнөх сэтэрсэн таазаа шалгаж байгаа юм шиг харагдаж байгаа гэсэн үг. Шууд бас доошо тренд хил тэр мөртлөгөө мөрөөр шууд доошо тренд хилцэн гэж харахад нэлээд хэцүү байгаад байгаа гэсэн үг. За гэхдээ нэг ийм зүү үлдээгээд ингэсэн том биетэй лаанууд энийг нөхөх гээд идэг тал бас айгүй их тохиолдоод байгаа. Одоо бид нар болохоор энэ дээр за баярууд нь ингээд лаага дээр нь авчираад халахчлаа тий. За энэ хүртэл унсан хэрнээ энэ дээр хаагдаж байна гэдэг чинь баярууд хүчтэй байсан байна гэдээ харж идэл ерөнхийдөө яг ялангуяа энэ том цагийн 4 цаг 1 2 4 цаг 2 цагийн лаанууд ийм зүүнийхээ зүрүүдийг ерөнхийдөө буцаж ингэж шалгаад энэ дээрээ дабл ботом болж харагдаж байгаа юм шиг ийм хөдөлгөөнүүд айгүй хийгээд байгаа. Би бас нэгтгэл ерөнхийдөө тим юм болж магадгүй хараад байна. За тэгвэл алтчээлэл тиймэрхүү тохиолдол айгүй аль хэрэг байдаг вэ гэдгийг одоо ингээд ерөнхийдөө юунаас харж боломжтой. Түүгүүдээс нь харж боломжтой тий. Тэгээд тэр нь их байх юм бол тиймэрхүү юм давтагдаад байх юм бол тий. За тэгэх магадaltaй. Тэгээд ерөнхийдөө тийхгүй зүү татсныхаа эсрэг руугаа ингээд яваад идэг бол тэр их тоохгүй боломжтой гэсэн. За одоо ихтэй яг ингээд нэг юм чухал гэх юм уу одоо эргэлзээтэй юу болж байна. Яг үн бэ гэхээр энэ дээр нүгнэхээр л мөрдлөгөө мөршигийн хүмүүсээс тэрсэн одоо тэрийг ингээд яг чек хийж байгаа үн дээр ингээд ханш хаагдаад одоо амралт өдр болчиход байна л да. За би бол ихтэй жоохон дээш нь татаад энэ хавцаа арч. За энэ хавцаа. Арай олон тоочуудтай. Энэ нэг 25-аас 27 гэдэг үн дээр хаад ингээд сонирхож байгаа гэсэн үг байхгүй. Энийг ингээд дээш нь сэтэлж гаргаж ирээд бүр ингээ өөртөө одоо жишээлбэл тодорхой болгох юм бол энэ уналтын тренд чинь нэг ийм хөдөлгөөн яваад байна шүү дээ. Ийм. Тэгэхээр энийг дээш энэ өрөө дээш нь сэтгүүлээд ингээ гаргах юм бол шууд дээшээ buy trend одоо эргэж байна. Тэгэхгүйгээр энэ дээр үнэхээр ингээд энэ нэг line-с дэрснэ үнэн байх юм бол гэдэг ч юм одоо үнэн гэдэг ч юм ааш. Доошо трендийн дагуу орох юм бол одоо энэ дээшлүүлээд энэ хавцаанаас нь сонирхож байгаа илүү бага цаг дээрээ уналтын трендийн дагуу үргэлжлэх боломжтой бүтэц үүсэх юм бол доошо арилжаанд орж болж байна. Гэтэ би бол ерөөхдөө дэвшүү тал руу арай хүчтэй байна уу гэж харж байна. Гэтэ нэг доошо шалгаад үзэхэд бол буруудахгүй ганц зөрөөс топлосоо авлаа л гэж. Энэ оройгс ингээд шалгаал зүр өмнөх оройгоо шалгаал буцаж байна уу гэж хардаад байгаа гэсэн. Нэг өдөр дээр бол хөөрхөн цэвэрхэн ийм лааны бүтэц үүсчихэд байгаа. Том биетэй лаа, тэр нь жижигэрсэн, жижиг ногоон биетэй лаа байснаа тэрэн дээр ингээд ногоон байж чадах байлаа селрүүдтэй. Одоо уналтын лаа үүснээд уналтын арай том биетэй лаа үүссэн. Гэхдээ яг доороо жоох борт зүйтэй. Яг шууд доошо тренд эргэцэн гэж хэлэхэд бол арай эрт байна. Гэхдээ магадлалтай байж болохоор гэсэн. За биткойн.
Яа биткойны таамаг гачгүй. Устгацсан байдаг нас. За биткойн дээр. За биткойн дээр бол одоо уус өнгөрсөн 7 түүж босонгүй дээ. Энэ дээр л энэ дотор л явчлаа шүү дээ. 2-3 мянган долларын наан цаана. За би биткойн дээр нэг тренд лайн зурчаад ийшээ ирж магадгүй гэж хүлээгээд байгаа шүү дээ. Орой саяны энэ стэрсэн таазны хөдөлгөөн. За энэ нэг хоёр оройг холбож зурчаад энэ хавцаа ирэх баха гэд. За тэгээд би нэг энэ паттерны доошоо стрейт л ерөөдөө хүрээд ирэх болов гэж таамаглаж байгаа. Ийшээ. За энэ таамага хэвээр үлдээлээ. Угаасаа нэг онц тохиолдож болсон юм байхгүй. Одоо тэгэл паттерны сунаал явчих шиг боллоо. Уул нь энд ийм гурвалжин паттерн харж исэн. Энд ийм гурвалжин паттерн харж ирсэн. Сэтэрсэн. Сэтэрхтэй дахиад нэг ийм хангасан паттерн болсон. Одоо тэгээ буцаад одоо энэ паттерн ингээд тренд лайнаас солилцсон. Тэгээ амбардаг паттерн сэтэрээд гарсан гэх юм уу. За ингээд явж байгаа учраас биткойныг бол доошоо юу ч сэтрээд хаа өрхийг харъя. Тэн чи ингээд тоочод нь дээрээ 3 1 2 3 дараа 1 2 3 болцсон. Дараагийн талаас сэтэрчээж магадгүй байх. Тэгвэл ийшээ эхлээд ирэх нь бол харж лээ. Одоо ингээд энэ дээр ингээд 100 гаралдаад байгаа учраас өсч чадахгүй тэгэхээр энэ дээр аль нэг дэвшлэг хүчтэй сэтрэд байгаа төрөх. Тэгээ тэрнийх нь магадлал нь доошоо арай хүчтэй байх болов. Тэгээ энэ нэг 74 мөрд мянга гэдэг үн хүртэл гараад ирэх байх. За тэгээ тэрнээс цаашаа яг үнийн бүтэц ямар хэлбэр үүсэхийг харж агаад дараагийн шийдвэр гаргах байх. Энэ паттерн нэлээд зэрхүү үсэт. Тэгэхээр баг сэтрэд ороод ирэх байхаа. Окей, за ингээд түгээмэл байдаг хэдэн бүтээгдэхүүнүүд маань дууслаа. За алтын биш юу? Газрын тус ирчээ дөө. Тэгээд одоо үлдсэн бүгдрээ валют яригдана гэсэн үг. За газрын тус дээр бол за энэ нэг шалыг эслэхгүй болов гэдэг байгаа. За гэхдээ арай эхлээд бол энийг эслэхгүй болов гэж харж байсан. За тэгээд одоо өнгөрсөн 7 хоногоос яг юутай адилхан биткойнтэй адилхан нэг юм гурвалжин паттерн байсан. Тэрийгээ ситрээд тэгээд буцаа дахиад энэ паттерн томсчлоо. Одоо ингээд арай том юм бүтц рүү ороод байна. Энэ том бүтц рүү ороод байна гэсэн. За гэхдээ энэ ингээд доошоо сэтрэхээр бас яг ингээд нэг өдрийн 50-аад дарахаар одоо яг хайчих уу гэдэг юм байгаа байхгүй. Энэ доотлолт одоо энд байгаа ханш бол нэлээд еврол байж болохоор хүчтэй байгаад байгаа хэдэн жил эндээс нэг хол унжтаагүй юм хүчтэй шалтгаасны бүсч байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр энд нэг паттерн үсээ доошоо сэтэрчин гэхээр бас сэтэрцнийхэн дараа л ерөнхийдөө доошоо эндээс одоо хүчтэй доошоо гэж харахгүй бол энэ дээр байгаа тохиолдолд бол шууд доошоо ингээд сэтэрнэ гэж таамаглаж ерөнд юм яхаа. Энд 21 оны 8 сар, энд 21 оны 12 сар тэгэл одоо энэ бүсчлэл дунд тэгж нэг хол сэтрэг байгаа даахгүй юу. За ингээд очих юм уу. Энэ 61-ээс 65-ын хооронд нэг 400 пипэн дотор. Тэгэхээр ингээд бас хол шууд унана гэж харахаас илүүтэйгээр энийг ерөнхийдөө энэ дэр sideways болоод тий энэ доороос дээрээ сэлтэй байсан позишнуудын одоо ингээд захиалгын энэ хаагдаад одоо ерөнхийдөө ашиг авч гараад юм алдагдлаа үлээж гараад тэгээд ингээд баярууд орж ирээд энэ дээр хэмжээний арилжаа хийгдээ sideways үүсэж байгаа трендний ирэх тал руу илүү харуул миний хувьд бол магадлалын хувьд бол их болов гэж хараад байна. Тэгэхээр дахиад нэг одоо энэ паттерн дээр тулгуурлаад арилжааны шийдвэр гаргах гэх юм бол энийг ийшээ хүртэл нь хэрвээ за одоо нэг 250 пип байгаа юм байна энэ дотор хөдөлгөөнд энэ хүртэл нь сэлдээд нөгөө талаасаа харин энийгээ сэтрүүлчихэд энэ дахиад нэг эндээ шал дээр нэгт нь ерөөдөө бай арилжаанд орох юм бол за эхний ээлжинд ядаж энэ тааз маань хүртэл рүү ингээд нэг 700 пип мэбний бай арилжааны тал руугаа бол арай илүү өндөр магадaltaй болов гэж хараад байна. Тэгэхгүй бол одоо бас яг энэ шуудны шалаа чинь сэтэрнэ гэдэг одоо энэ дээр сэлдээд исэн юм барих жоохон юм яхаа. За ойл дээр бол тийм байна. Одоо яг энэ дээр тулгуурлаад сэл арилжааны нөхцөл харъя гэх юм болов шүү дээ. За хэрвээ би энэ дээр ингээд дэшээ паттерн зураад за ингээд цэвэрхэн зурчаа доор. Хэрэг бол арай өнөмшлтэй. За яг ингээд цэвэрхэн зурчих дөө. За дахиж ийш нь гаргаж ирээд энэ дээрээс нь нэг сэл үзээд тэгээ энэ хүртэл харчих. Энэ дотлын тренд лайн хүртэл. За тэгээ энэ юу болохоор position-ийн stop loss өдр болохоор stop loss нь эрэхт нь одоо энэ дээр би бол 15 минутын лагаар баталгаа авч ордын арилж байна. Одоо 15 минутын доошоо нэг том бүтэн лаг хаагдах юм бол
тэр лааныхаа арилжаанд ороод стоп лосс нь лааныхаа дээр. За тэгээд лааныхаа дээр тавихтаа бас энэ оройныхоо дээр байвал илүү зүгээр давхар. Тэгээд лааныхаа дээр гэдэг янгууд юм жижигхэн болчиход байж болохгүй. Энэ өмнөх оройгоо дээш нь гаргаж өгдөг гэсэн юм. Ихэд дабл топ маягийн юм ашиглаад арилжаанд орно гэсэн. Энэ ихний хэлжээнд нэг иймэрхүү арилжаанд ороод за тэгээд ерөө шууд хүчтэй унаад ороод ирэх юм бол энэ хавцааныг таал ашиг хаагаад арилахаар энэ доошо хүртэл бариул илүү зүгээр нэг 250 бий болох гэдэг юм л та. Тэгээ энэ дээрээс нь баяд бол бас илүү зүгээр байж магадгүй гэж бодож байна. Ойл дээр бол газрын тусан дээр. Энэ шалнаас бол нэг цаашаа холоороо тийм явах. Алтан дээр мөн адилхан энэ дээр ирэнгуут нь яг энэ дээр харж байгаа бүсчил дээр ирэнгуут нь үнийг энэ чинь ингээд хажуу тишээ болоод ирнэ шүү дээ. Тэг ихний ээлжин дээр ингээд ирэнгуут нь ийм ямар сэлтэд иймэрхүү стоп лосс тавиад за нэг 40 дараа ихтэй байна. За тэгээд харж байгаа нэг 20-30 пипний стоп лосс тавиад ихний ээлжинд энэ хүртэл нь ашиг аваад тэгээд тэрнээс доошоо таллаж арилж байгаа ачвал тэрнээс доошоо гарч уулчлаа. За энийг стоп лосс авчих юм бол дээш гарах юм бол тэгээд бай тал руугаа жоох удаа үлээх болов гэж бодож байна. За валютууд маань үлдлээ. За бүх валютуудаа нэг сэргээд харчаа да. За Канад доллар, Швейцар франк. За ерөнхийд төлөвөө бол тэр дээр явчаад сэлд яа гэдсэн тийм. За энд доошоо задрах магадлал паттерн байна. Энэ доошоо задрах магадлалтай паттерныг гүйцэнгээ. Энэ дээр зөндөө удаа олон удаа шал болсон хэсэг дээр явчаад таазалгаад за тэгээд доошоо сэлдэй гэж байсан. За доошоо задрах магадлалтай паттерн үүссэн, доошоо сэтэрсэн гол нь энэ дэш ирсэн гоо тийм. Доошоо сэтэр яваад өглөө. За тэгээд энэ таамаг яг хэвээрээ ахаад үлдийг паттерныг сунж авах шиг байна. Гурвалжин паттерн дөрвөлжин болно гэдэгтэй адилхан. Одоо тэгээд энэ дотроо ахаад ийм паттерн үүсэж байна гэсэн. Энийг ахаад доошоо стрэх магадлалтай паттерн тийм. За тэгээд энэ дотроо ахаад паттерн үүсэж байна гэсэн. Тэгэхээр яах нь? Одоо энэ гэхдээ доошоо стрэх магадлалтай паттерн болж байгаа хэцүү. Ягаад тэгэхээр энэ ингээд үүсэж явахдаа өөрөө энэ өмнөх оройгоо эвтчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ашиглах жоохон хэцүү гэсэн. Одоо тэгтээ ирэхэд яг бүтцийн хувьд бол тийм. Бүтцийн хувьд бол тэгж харж болно. Гэхдээ яг доошоо стрэх магадлалтай паттерн явах тийм чинь ингээд үүсэж явахдаа ингээд өмнөх оройгоо эвтчихэж байгаа байхгүй энэ дог оройгоо. Тэгэхээр яг энэ хавцаа гаргаж ирээд дахиад сэл арилжааны позишн эзлэл хамгийн тухтай байна гэсэн үг. За нэг иймэрхүү арилжааны төлөвлөгөө байна та. За энэ бол дахиад хамаг баг хэврээ шахаж явж байгаа юм байна. За Канад доллар йен. За йентэй түрүүний яриад байгаа нь йентэй бас зөнгөлтийн оны томог buy stop байсан. За одоо гэхдээ buy stop руугаа ихээр жоохон сонирхолтой юм болчиход байгаа юм байна. За устгаад харнаа. Юу болоод байна вэ гэхээр энэ оройгоо эвдэж чадахгүй байна. Энэ дээр нэг юм support resistance үүсчихэд байна тий. Шалтгаан заагаад байна. Энийг эвдэж чадахгүй ингээд яагаад тийм шүү дээ. Одоо ийм планууд нь бас ийм шийдвэргүй планууд үүснэ, уналтын лаа орж ирснэ, дахиад хоёр шийдвэргүй лаа гараад ирсэн. Ерөөсөө баярууд нь тэгж илүү байгаад байгаа мэдээлэл авч чадхааргүй планууд байна. Тэгэхээр энэ баг эндээ sideways болж магадгүй харагдаж байна уртаараа ингээд жижигрээ тийм гурвалжин паттерн болдог ч юм уу тий. Ерөнхийдөө тэгж ажиглагдаж байна. Тэгээд дараагийн 7 хоног гэхэд яг хөө дээшээ хүчтэй стрейт гараад ирэх юм бол тэрнийхэн дараа ад паттерн дээр нь оръё. Хэрвээ тийхгүй бол энэ таазыг сэтэлж чадахгүй байгаа учраас доороос нь баядаад арилжаа нэг брейк ивен лаваад тохолол гэж бодоод байна. Тэгснээ бас энэ дээр явсан гэсэн чинь ийм жижигхэн уналт эхэлж орж ирсэн ээ. Дахиад ийш уналт нь ингээ уртцсан байна. Боёо илүү том уналт орсон ба шүү дээ. Тэгэхээр энэ уналтын хүч дахиад доошоо урцад ороод ирэх магадaltaй. Тийм учраас илүү ажиглах төлөвлөлгүй болчлоо гэсэн үг. Энэ бараг нэгдэл нэгтгэж шууд доошоо хэмжиж магадгүй. За энэ таазны дээр гарч ирэл buy stop-а бүрдүүлнэ. Энэ таазны доор байгаад их юм бол юу ч хийхгүй. Би он сэлдэхгүй. Сэлдэх бас тийм гоё бүтц харагдахгүй. За Канад доллар, Синга доллар. За доошоо ингээд Евролоо явцсан. Дээшээ pullback нь үлээж байгаа сэл арилжааны төлөвлөгөө байна. Ерөнхийдөө чиглэл доошоо явж байгаа учраас чиглэлийн дагуу арилжаанд ороод илүү зүгээр гэж байсан байна. Тэгээд дээшээ хөдөлгөөн явж гин арай ханаагүй байгaalтай харагдаж байна. Энд дээр нэг жижигхэн дээшээ стрэх магадaltaй паттерн үсээд сэтрээд одоо нэг импульс явцсан.
буцаж орж иж шалгаад дахиад дээшээ импульс явах бах. Энэ бас өмнөх энэ оройгоо өвдчихдөггүй байна тийм. Тэгээ энэ жижиг уналтан дээр ярих юм бол энэ жижиг уналтын тухайд ярих юм бол сүүлийн орол, өмнөх орол, энэ хоёрын дунд байгаа сүүлчийн уналтын орой дээш явсан хөдөлгөөн энэ өмнөх оройг эвдэхгүйгээр унж олно. Одоо даун трендийн дагуу довхын онлоор тийм. Энийхээ дээр гараад ирэх юм бол тренд эргэж байгаа мэдээллийг аваад дараагийн pullback-ын дээрээс нь ойт тогломжтой гэсэн. Тэгэхээр одоохондоо тэр эвдэхгүйгээд байгаа орой дээр ярьсан учраас за яг нэг жижиг сейл үзэж болох юм байна. Pullback-ын ихтэй яг хансан уу гэдэг бас сонирхолтой. За тэгээд би бол жоохон хүлээх юм. За Сингапур доллар дээрээс альж яг тэмч тухтай байгаад идвүтэй. За Швейцар франк yen ганцаархнаа дээш харагдаад байсан. За энэ дэр нэг баахан дабл ботом үсээ төсч магадгүй өссөөр байгаад энийг эвдэх нь эвдэхгүй гэж хараад байгаа тийм. За нөгөө хэдийг бодох юм бол жоохон дээшээ гарч ирсэн юм байна. За энэ харин жоохон дээш явж магадгүй. Энэ оройн энэ өмнөх таазаа сэтлээд буцаж ир шалгаад дээшээ гараад ирсэн тийм. Гарч ирэх бах. Тэгээ дахиад энэ таазаа сэтлээд шалгаад дээшээ ингээд гарч ирэх бах. Энэ бол тодорхой хэмжээнд дээш харагдчих. Баядах боломжтой бүтээгдэхүүн харагдаж байна. Яг ихтэй доош уналтнаас хүчтэй орж ирсэн. Энэ дээр заваарчснаа дээшээ хүчтэй орчихснаа буцаад доош хүчтэй онцсон байх юм. За энд нэг доошо магталтай батарейн сет дээрсэн. Тэгээд яг нэг дабл топ шиг юм үсээд энэ correction орж ирээд ингээд байд итөө. За энд орой бол тодорхойгүй. Энэ хавцаанаас байд итөө. Тэгээд энэний доор эсэлээ тавил энийг сэтэлчих юм бол цаашаа арилж игээд шаардлага байхгүй ингээл харчих. Энэ кадийн ч юм болохоор хүлээгдэх гээд байгаа тий. Кадийн л хүлээгдэх гээд байгаа. Одоо яг Швейцар франкнд хөдөлгөл юм байлгүй харъя. За еврокад эднэрийн миний хойд таамагд яг хастай цаг бол. Энэ зүгээр л уналтын юу зурсан байсан санагдаад байх юм тий. Өсрөө хөдөлгөөн орж ижиж магадгүй ингээд так гэдэг ингээд зураа хийцэн байсан санагдаад байх юм. Яа шинжилгээ үзэж байна. За еврокад бол тамийн дагуу өсөд гараад ирсэн байгаа. За энэ гэхдээ нэг юм юу энэ хавьсны хол өсдөггүй. Одоо хэдэн жил эндээ хавьсны хол өсч удаагүй дүүхтэй байхгүй юу? USD capital адилхан гэсэн үг. За хэдүүл ингээ харангуйтай шүү дээ. Энэ дээр хоёрхан орой байгаа. Энэ хоёр оройг 16 оноос хойш эвдээгүй. За энэ хоёр орой хүртэл замд нь бас зөндөө үн бутсан ханш байгаад байгаа юм. За тэдгэрийг дурдваас эхний ээлжинд энэ байна тийм үү? Энд ингээд энэ 18 онд ингээд ханш үүснээс хойш дээшээ гарч ирсэн ч гэсэн энэ хоёр ханшиг эвдэж таагүй. Коронавигоор ч гэсэн коронавигийн амар өсөлтөөр гарч ирсэн ч гэсэн энийг эвдээгүй. За энд нь тэгээд нэг инсайд зэрэг зураад амар доошоо таамагласнаа санджлаа. За тэгэн гут одоо энэ ханшраа нэлээд төхөөд ирцэн байгаад байгаа байхгүй өөрөө бас. Одоо ингээд яг энд байгаа энэ бүх таазуудыг холбоод алиг цэвэрхэн гэж авч ийн гэдгээс хамаарад нэлээд өөр болоод байна гэсэн. Одоо ингээд дэше өсөлтийн хөдөлгөөн баг ханжаах боломжтой. За ханаагүй байлаа гэсэн одоо эндээс таашаа ахиж болд гэж нэлээд хаал өсөхгүй болов гэдэг таамаг гарч ирээд байна л да. Тэгээд 7 хоног орно харахаар ч гэсэн тийм ийм нэг бүр хол явж хөдөлдөг ерөөсөө чарт биш байгаад байгаа байхгүй. За FX юм дээр юун дээр харж байгаа. За бүр ингээ холоор нь харилдаад 80 оноос ингээ харахад. За энийг шал гэж үзээл энийг тааз гэж авцгаад ингээд 3500 пипэн дотор хөдөлдөг хөдөлгөөн байгаа байхгүй юу? Тэгтэл одоо энэ 16 оноос хойш ингэж эвдээгүй байгаад байгаа. Ханшууд дээр ингээд ерөнхийдөө нэлээд төхөөд ирсэн. За энэ ханшиг одоо хамгийн сүүлийн орой гэж үзэх юм бол 20 оноос хойш ингээд 5 жилийн дараа энэ ханшин дээр ирж ийн л та. Тэгэхээр жоохон бас болгоомжтой байх хэрэгтэй байгаа юм. Тэгж цаашаа бас тэгж амар сэтэрхүүгүй юу гэдэг өөрөө бас сонирхолтой санагдаад байна. За 7 хоногийн лаг нь харъя. Өмнөх 7 хоног дээр амар урт зүйтэй үсээд энэ 7 хоног нэм бүтэн ногоон лагтчаад байна. Ногоон гинэ цагаан лаг. За яг ерөнхийдөө уналтын лаг гэж харж болно л доо. Энэ дээр бол амар хүчтэй шалтгаантай байгаа байхгүй.
Би бол нэг цаашаа хол өснө гэж бол хармааргүй байна. Тэр ямар нэг юм татах тренд лайн болчиход байна л та бас. Сэрэг. Би бол одоо жоохон олдон очих болов гэж таамаглаад байгаа байхгүй юу? Бараг шифр ороод ирэх харагдаад байна. Чи орол нэвтрэхэд доор юм байна. Нэгдүгээр цэний 3-ын дээр гарч ирж байна тий. За гэхдээ энэ хөдөлгөөн өөрөө тэгээд ингээд за 7 хоногоор ингээд хитрхи ингээ хараад яхаар 7 хоногоор юм уналтын латап байгаа ч гэсэн ингээ 2 цагийн чартыг харахад ямар хүчтэй сейл хөдөлгөөн байхгүй болчиход байгаа байхгүй юу. Одоо ингээд энэ дээр нэг жоохон уналтын хүчтэй хөдөлгөөн орж ирсэн ээ. За энийг sideways гэж үзэн гут энийг straight нэг ийм л хөдөлгөөн явах боломжтой болчиход байгаа байхгүй юу. За тэгээд одоо тэр явах боломжтой хөдөлгөөн дахиад нэг 100 pip яваад дуусчихна. Тэгэхээр өөрөө энэ ингээд нэг юм хүчтэй унцдахгүй байгаа учраас энэ бааяхан засварын хөдөлгөөн шиг харагдаж байна л да. Гээд энэ дээрээс нэг импульс яваад засварын хөдөлгөөн 2 дахь импульс яваад тэгээ аль болохоор одоо харж агаад дээшээ хөдөлгөөнөө таамаглуул илүү зүгээр байгаад байна гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө дахиад нэг дээшээ хөдөлгөөн дотоо байж магадгүй. Энэ оройгоо ахиж нэг эвдэх ч юм уу те. Энэ оройгоо ахаад эвдэх юм бол 2 цаг буюу дунд цаг дээр бид нарт амар илүү эвтэйхэн болж байгаа юм. За яагаад вэ гэхээр одоо энд ингээд уналтын тренд хаанаас хэлж байгаа аль доовыг эвдүүлэх ингээд тэгэхээр айгүй хэцүү болчиход байгаа байхгүй. Тэгээ шууд энэ хөдөлгөөний чинь ингээд дотор нь доовуудыг ингээд бүгдийн жижиг ерөөлүүдийн доов гэж аваад эвдрүүлсэн хэрэг буцаал дээшээ тренд рүү ирэхэд амархан болчихно. Тэгэнгუთ одоо харин юу юм гэхээр энэ ингээд доошоо нэг хөдөлгөөн явж дуусаад энэ ахаад дээшээ нэг хөдөлгөөн ингээд яваад гараад ирэх юм гарч ирээд өмнөх оройгоо эвдээд өмнөх оройгоо эвдчих юм бол юу юм гэхээр энэ дээр ингээ хаяр үүсчихнэ гэсэн үг шүү дээ. Энэ дээр хаяр үүсээд энийг эвдээд тэгэх юм бол энд хаярлаа үүсчих واخгүй. Энд хаярлаа үүсчих. Тэгэнгუთ бид нарт юу эвдэх юм гэхээр ахиж уналтын хөдөлгөөн орж ирэхээр аль ингээ том цаг дээр ч юм уу дунд цаг дээр энэ ёроолыг эвдчих юм бол шууд энэ дээр л өөрлөө үүсээд буюу энэ дээр шинэ ёроол үүсээд тэгээд ингээд одоо тренд эргэж байгаа мэдээллийг авахд амар илүү ойрхон болчихж байгаа واخгүй. Тренд эргэж байгаа мэдээлэл авахд илүү амархан чарт үүсэж байгаа гэсэн. Одоо тэгээд нэг өдөр дээр тавиад ингээд доовыг эвдүүлнэх юм бол энэ чи хаярлаа энэ доор үүсчихэж байгаа байхгүй. Энийг эвдүүлээд одоо сел мэйл арилжаанд орно гэснээс ч одоо баг юм арилжаа хийгээгүй дээр штэ. Тэгэхээр ингээд жоохон онцгүй байгаад байна гэсэн. Ингээд түүх үүсчих юм бол одоо яг энэ зураас энэ хэд 3 сум шиг түүх үүсчих юм бол ингээ амархан байгаа штэ. Энэ сүүлчээр 2 дахь орой энэ дэр угаасаа сүүлчийн орол үүссэн. Энэ ороолыг доошоо эвдүүлээл сел жиг тренд хэрэгжиж байгаа гэсэн. За тэгэл дараа нь ингээд жоохон дэвшлүүлж байгаа л ингээд арилжаанд орчих боломжтой. За тэгэхээр энэ орой л зүгээр. Заавал тэр дээр ч халбгүй л зүгээр ингээд үүсчүүл илүү цэвэрхэн. Тэгээ ерөнхийдөө баг ингэж үүсэх магадлал нь илүү өндөр болов гэж хараад байна. Энэ лаануудаа харахад. За тэгээд нэг ингээд дахиад ийм руу орчихгүй болол. Нэг хэд юм sideways руу орчихгүй болол гэж харж байна л да. Хараач дуусаагүй юм байна. Impulse correction. Тэгээд дахиад энэ явж дуусаад ийшээ correction орж ирээд энэ дээрээс энэ impulse 2 удаа хангалттай юм шиг байна те. Ерөөд дахиад нэг жоохон дээш хааж эхэл юм шиг. За тэгэхээр энэ хөдөлгөөний цэцрийн хөдөлгөөн гэж бодоод хүлээгээд юу гэхээр энэ impulse авлаа. За энэ шалалтын хөдөлгөөнийг та зөв юу бүтэн хөдөлгөөн гэж үзээд ингээд харахаар за энэ хөдөлгөөн ихэж дуусч байгаа юм байна. Тэгэхээр одоо энэ дээрээс нэг энэ хавцаа арай хүчтэй шалтгаан заах шиг байна те. За энэ зүгээр шалтгаан шүү ямар нэгэн доо моо биш. Нарийсгач. Энэ хавцаа ирчмээр онгуудаа. За ихэд хайр лав энэ хавцаа байж магадгүй таамаглаж зүгээр шалтгаан цараад. За тэгээ иймэрхүү хөдөлгөөн хүлээж ийдөө. За энэ бол бүр дараа нь үүсэх хөдөлгөөн. Энийг одоо одоохондоо хараад явах. За ийм хөдөлгөөн хүлээж гэнэ гэсэн үг. Арилжааны төлөвлөгөө гарч ийна гэсэн үг. Нэг дээш зүү татах байхаа гарч ирж тэгээ тэрнээс цааш болгоод явж чадахгүй нь бол жоох хэрэгэлцээтэй харагдаж байна. За евро швейцар франк.
За доош эсрэх магадaltaй паттерн байсан. Задарсан. Задрахтаа дээш эсрэх магадaltaй паттернүүсээ дээшээ явах болов гэсэн. За ерөнхийдөө гараад дэжүү бүтцэн явж ах шиг байна. За зураад харцгаая бүүнөрөө. Цэрх оройгоо авлаа. Шалаа авлаа. За шалаа цэрх авч. За тэгээд энэ хүү хөдөлгөөнүүдийг энэ тат ёрооллогоо эвдэхгүй гэж үзье. За энэ ёроолч хийс илүүтэйгээр энэ бол хүчтэй шалтгаан зэмсчлээ байгаа. Жохон дэвшлүүлчих. За энийг л эвдэхгүй. Энэ татгшоо орохгүй гэж үзээд доошлуулж агаад байдж болж байна. За мэдээж бай арилжаанд орж байгаа хүмүүс л айлхаар хамгийн доороос нь байдаад урт хугацааны дэш арилжаа төлөвлөх нь л ашигтай байгаа тийм. За тэгээд иймэрхүү юм хүлээж ий да. За тэгээд энэ импульсыг дэш нь аваад энэ дээрээс явна гэж төлөвлөөд типийн энэ хүртэл 1.8 арилжаа 30 пипний стаблостой 270 пипний типтэй ийм арилжаа хийгдэж болж байна. За Швейцар франктай хөдөлгөөн учраас ингэж заваарах магадлал нь илүү өндөр. За ихтэй хаа нэг иймэрхүү хөдөлгөөн байна. За тэгээд пип нь ингээд айгуу том хөдөлгөөн аваад байгаа юм шиг нэ пипний бүл цөөхөнтэй байгаа гэдэг Швейцар франк угаасаа. За тэгсэн хэрнээ нэг лотных нь хөдөлгөөн өөрөө доллароос ч илүү хөдөлгөөнтэй байдаг буюу пип value нь өндөр байдаг учраас яг мөнгөнд үгийн хувьд бол арай хөдөлдөг. Зөв гүйлтийнхэн пипний хувьд бол арай бага пипгүй байдаг юм шиг харагддаг. За евро паунд. За нөгөө яриад байгаа нэг юм тэдгээр пип 1600 пип лөө. Тийм 1000 пипний дотор ингэж хөдлөд байгаа хосл гэдэг ба шүү дээ. За өнгөрсөн 7 хоногийн таамаг нь за энэ дээрээс эхлээл ерөөхдөө байдий гэж ярьсаар л байгаа, үгсээр л байгаа. За тэгээд яг нь дэше гад ирээд ад битээр нүүсээд энэ дээрээс нь байдий гэсэн одоо ад битээр нүүсэж гин. Тэгэл энийг ашиглацгаая. За энэ таамаг дуусгах дөө. За энд нэг юм цэцэр хөдөлгөөн орж ирж байна. Энэ цэцэр хөдөлгөөнийг дуусгуулъя. Тэгээд бай арилжаанд орцгоё. Энэ шалтгааныг аваад байгаа юм байна тийм. Эндээс эхлээл buy stop гаргаад байгаа. За 220 бол буцан дүнгийн шинэ үүсэж байгаа паттерн байгаад байгаа. Тэгээд яг уу бүтцийн хувьд бол үүсэж байгаа хэлбэр гэж яриад байгаа бол та одоо бүтц гэдэг нь дэше паттерн бол яг юм цэвэрхэн бол харагдахгүй байна. Гэхдээ магадлал байгаад байгаа. Гэхдээ ингээ 2 цагийн тренднаас дэше байгаад байгаа тийм. Тэгэхээр харж байгаад айлхаар байтчул зүгээр байна. За энэ дээрээс ихний ээлжний нэг юм реакц аваад дээшилсэн байна. Энэ дээрээс ахаад авах магадaltaй. За бүр сэтлээ доошлох аваас нэг энэ хавцаа ороод ирэх юм болов. Бүр ингээрч за нэг энэ хавцаа орж ичж магадгүй. Энэ дээрээс нэг бай шалгая. Буюу паттерныхаа 3 дахь тоочийг дутуу явна гэж хүлээгээд stop loss-оо өмнөх ёроолынхаа доор тавиад за TP-гээд ядаж өмнөх хоёроо эвднэгээд энэ хаяр он гэдэг явчаар нэг ярцгаар нэг арилжаа юм байна. За энийг доош сэтлээд ороод ирэх юм бол ийш нь тавьчих. За тэгвэл энэ дээр бол одоо энэ бол энэ дээр яаж нэг юм юутай stop loss хаан тавих нь ойлгомжтой газар байна. Энэ доотлолт болохоор жоохон ойлгомжгүй ягаад тэгэхээр энэ дээр ирээд өнөнд юм сэтэржсэн ч юм уу юм үзэгдэл байхгүй. Юм шууд 90 риск энтер орох гэдэг шүү дээ. Тэгэхээр stop loss-оо бол жоохон их болгож өгөөд 15 pip төр тавьчих. За ийм хоёр арилжааны stop гаргаж байна. Тэгээд бол ерөнхий чиглэлээ бол дээшээ гэж үзэж байна гэсэн үг. За ихтэл энэ бас нэг юм таазны зураглалууд байгаа л юм байна. За зүгээр дээ. Одоо шалахгүйгээд явах дээ. Тийм аа. За евро yen. За өмнөх 7 хоногийн таамаг бол за энэ уналтын трендing сүүлийн өрөг сэтгүүлээ, дээрээс ирж байгаа тренд лайныг сэтгүүлээ, тэгээд pullback-ын дээр нь buy хийсэн. За эдгээр нөхцлүүд бүрдсэн байна. Одоо buy ярилжаанд орох нь дутуу байгаа юм байна. Тав авцсан байна. Pullback нь орж ирсэн байна тийм. Цэцэр хөдөлгөөн орж ирсэн байна. За харъя. За дэше хөдөлгөөний сүүлчийн орой. Дэше хөдөлгөөний сүүлээс 2 дахь орой. Тэгээд энэ хоёрын дондуусан сүүлийн орол. За тэгэхээр яг энэ явж байгаа доошоо явж байгаа хөдөлгөөн маань өөрөө явсаар энэ яраалыг ивдэхгүй гэсэн үг. Доошлуусараад энэ хавцаа төгөж өгсөн юм. Ихэд байд бол илүү зүгээр байна те. За тэгээ байд хаваас за хаан чи байд илтэй хэвдүүлээ. Юу ч энийг ивдэхгүй гэж байдаа. За одоо энд нь байцсан ч яах вэ? За энд нь байцсан арай л хол stop loss. Ингээд stop loss-оо доовынхон доор гараад тавьчихвал илүү зүгээр.
Тэгэхээр энэ доош цуцсан байдаад нэг 30-аас 40 пипний стоп лосс доовынхоо доор гаргаж тавиад тэгээд яаж өмнөх хориолгоог харахад дажгүй юм айлж байгаа болчихно гэж харж байна л да. За 15 минутын дээр нь тавиад харуул дабл ботом үссэн маягтай юм үсэд. За энэ дээрээс эхлээд ярилж байгаа хий. Энэ хэмжээнээс эхлээд байдё. За юм 20 пипний сэлтэй баярлж байгаа нэгэд. Тэгээд бүр доошлол энийг доогоо хөвдүүлэхгүй ч нэг баярлж байгаа нэг. За тэгээд ингээд үцгэд нэг ярьцгаар үед арилж болчих юм байна. За ийм арилж байгаа сетап гарч байна. Ихэд бол чиглэлтэй шивч тий. Евро NZ. За евро NZ бол харин бусдаа бодох юм бол илүү хүчтэй унаад ороод ирсэн харагдаад байгаа. За энийг устгах чи. За евро NZ-дэг болж байгаа хүн үлээх юм байлээ. Ерхэдөө дийлэгээрээ бас чиглэл дэшээ эргэцэн байгаатайгаа. За энд бол яг уу ерхэдөө энэ ингээд матсаар гад би бол дээшээ гараад ирнэ гэж бодоод байгаа. Энэ уналтын трендing хүч ерхэдөө энэ дээр саарцсан хангалттай саарцсан болов уу гэж бодоод байгаа юм. Яг ингээд энийг харахаар ингээд ингээд доошо хэлбэртэй юм үүсээ дагаач гисэн гэлээ энэ ингээд нарийсараа байгаад шууд дээшээ тэгээ заваар саргаал ингээл нарийсараад ингээд дээшээ энэ лүү ирэх гээд байгаа байхгүй. Юу н харахаар тэгэд энэ доороо ингээд энэ зүү мүүгээрээ ингээд ерөнхийдөө баг баядах боломжтой болцсон гэдэг ингээд хилцэн санагдаад байгаа байхгүй. Энэгээр ингээд энэ зүгээс дэрснэ ингээд адилхан дээшээ гарснаа том өсөлт орж ирснэ зөрөө явснаа. За яг том өсөлт гэж хаашаа. Гэтэ яг арай хүчтэй хөдөлгөөн орж ирсэн ээ. Дэшээ явцсан. За тий энийг бол ерөнхийдөө байт бол бараг зүгээр баг. Хэрвээ доошлж чадвал эндээс байтчвал ер нь зүгээр. Тэгэл 40 пипний эсэл арай том эсэл 50 ичж болох баг. Би бол энийг энэ дээрээсээ баг шууд ирэх болов. Энэ их ингэж энэ тийшээ хол зумгааралдаад юм баруун тийш болоод байхгүй хэ. Нэг сайдвэс үүсэхгүй баг гэж хараад байгаа. Яг миний нэг юм стап нээж чаддгүй яг тийм юу өсчихэд байгаа байхгүй. Би энийг ингээд яг ийм юм үнсгээр аюу тодорхой болохыг хүлээждэг. Гэтэл тодорхой болохдоо ингээд аль хэзээ арилжааны яваа дуусчдаг. Тэгэхээр ингээд яг тийм байгаад байгаа учраас том стоп лосстэй хамаагүй яг дажгүй зон дээрээс орцсон зүгээр санагдаад байна. Тэгээ ингээд батарей нь хардаг хүмүүсэд болж байгаа юм юу болчихдоггүй. Үнэхээр ийм сонир дэшээ батарей нүсчихэд. Тэгээ энийг үүсч явахдаа ингээд нарийсараа буцаад яваад орчдөг байхгүй. Өмнөх орой аль хэзээ эвдчихдэг тийм бүтцэн үүссээр байгаа. Нэг инэрхүү гэх юм уу ингээд явсараа байгаад тэг ингээд яг доошоо стерснал явж чадахгүй тэг ингээд матсаар гал энэ өмнөх хоройгоо явтчих. Тийм бүт зүйлсэддэг учраас бараг зүгээр байдж ивэл хамгийн дээр санагдаад. За паунд франкны батерийн стрэл тэрэн дээрээ зунгаарлаж чинь. За одоо ингээд зунгаарсан бол энэ дээрээс юу ч юмэргүй байна уу байдах ч сэлдэгч. Энэ угаасаа тэгж хол явахгүй л. Харагд ингээд одоо юу вэ ч гэдэг. Он гарсаар л 300 пип явж байна. Одоо стигчний гоё нөхцөл үүсэн чи ингээд явахгүй байхгүй. Уул энэ таа зүртэл явчих юм бол гоож хараад байгаа. Энд одоо ингэж явбал баг арилжаанд ороогүй дээр дээ. Заваараа л ингээд яваад байгаа учраас. Тэгээ нэг доошоос тэрх магадaltaй батарейг одоо хэр удаанч гүйцээж зурхын аль хүртэлж зурхын энийг бол баг watch list-нээсээ гасч маршихгүй юм блэ. За харин паунд йен энд нэг юм дэшээс тэрх магадaltaй байсан. Батарей нь яваад байгаа. Тэрийгэ гүйцээгээ зурсаар л байна. Нөгөө эдний доотлын ёроол морлоо шалгаад буцаад дээшл гэж яхад маань нөхөр ингээл эндээ зунгаарлцаар л байна. За энэ бас яг тийм юу алгаа гоё бүтц залга байна. Яг энэ дээрээс нэг сэл үзэл юм да. Энэ дээрээс сэл үзээд хаа хүртэл сэлдэхгүй бас тийм сонирхолтой шүү дээ. Нэг хол явахгүй л дээ. Энэ хүртэл сэлдэж. Бас тэ 400 библ юм бас яах вэ? Ийм л арилжаанд оруулах юм дөө баанд энэ дэр тэгээд бас тийм гоё бүтц байхгүй. Зэрхэн бүтц үүсэхгүй байгаа байхгүй юу?
Тэгээ явуулны ийм дээшээс төрх магадaltaй паттерн эдэр гээд харангуут энэ доотлын оролоо нэг үсэн шалгачихгүй ингээл заваараа л удаашраал эсвэл энэ үс инк бах төө ингээл жижигээр өсөөл унаал жижигээр өсөөл унаал эндээ ээж нэг үсэн дараа нь унж өгөөл тэгээд ингээ явж иж багтдаг. Одоохондоо бол нэг юм хүчтэй шалтгаазсан дээр л байна. Энийгээ сэтэлж чадвал нэг энэ хүртэл тэмүүлэх л ахтаа хаад энэ дэше 400 pip. За pound USD. За одоо энэ доовыг устгая дөө. Энэ сэрээ хаагаад ингэж хөдлөө дээ. За pound USD-г бол сэрэний медиан дээр үн ирээд яг цэвэрхэн шалгаад байдаггүй ч гэсэн энэ дээрээс ямар нэгэн байдлаар реакшн авдаг. Энэ дээж нэг амар хэрэггүй зон бол биш. Ерөнхийдөө стэрсэн ч хамаагүй энэ үний үн бол ингэ сэрэний медиан дээр ирж ингээд бариу үйлдэл үзүүлдэг учраас энэ хавцаанаас гээд ийм том юу үлдээгээд зон үлдээгээд энэ дээрээс унах байхаа. Унахад хүртэл энэ хүртэл унах болов. За тийм эндээсээ буцаа байдяа. Тэгээд долларын индексийг энэ хүртэл ерөнхийдөө өсөх байхаа гэж хараад байгаа нь тэрэлтэй өнгөрсөн 7 хоногт бас там гаргаад байгаа тийм байгаад байна. За хоёр цаглаа оруулаа харъя. За ерөнхийдөө бол медиан дээр ярьсан. Доошоос төрх магадaltaй паттерн үүсгэсэн, сет ирсэн. За нэг онцлог юм хэрэг сэтэрэлтийн хүч тийм хүчтэй байж чадаагүй. Сэтэрсэн хүч нь тийм хүчтэй байж чадаагүй. За тэгээд одоо юу ийхээр энэ дээр нэг юм хүчтэй шал гэж авч үзэж болж байна. Энийг нэг үсэн доош нь сэтгүүлчүүд илүү зүгээр байна. За эсвэл нөгөө талаасаа би бол ийм хүсэж байна. Энэ эндээ очиж 100 гаралдаа дахиад дээшээ гарч ирээд энэ медианыг ахаа шалгаад би энэ үед нахаас хэлмээр байхгүй. Ингэчүүл бол надад цэвэрхэн байх гад байна. Дабл топ үүсэж जैन сэрэний медианыг 2 дахь удаага шалгаж जैन. Илүү олон баталгаатай харилж байгаа. Нэг нөхцөл үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр ийм юм үүсчүүл би бол илүү цэвэрхэн гэж арилж байгаа харж ин гэсэн үг. За хэрвээ бүр нөгөө талаасаа бол энэ ёроолыг доошоо сэтлээд энэ дээрээс нэг тооч аваад буцаж дээшлүүлээд ингээд бол илүү бас цэвэрхэн хоёр дахь вариант үүсэж байна л да. Ягаад тэгэхээр энэ ESP line өөрөө бас үнэтэй ямар нэгэн байдлаар харьцаад байгаа. Үн энэ дээрээс ирээд ямар нэгэн юм өсөлт уналтын хөдөлгөөн хийгээд байгаа. Тэгэхээр ийшээ ирээд буцаж ойгоод дахиж нэг медиан шалгаад тэгээд явбал илүү зүгээр гэсэн. Ерөнхийдөө нэг ингээд 2 3 гэдэг ингээд шалгаатай адилхан. Ийм юм үсэх юм бол доош арилж байгаа нэг доош нь хэдэн 100 pp 400 гаруй pp-ний арилжаа хийх боломжтой харагдаад байна гэсэн. За энэ нь үндсэн трендээс үрж байгаа учраас жоохон юу гэсэн. 400 явахгүй байж магадгүй. Тэгээ харж байгаа яг TP-тэй арилжаа гэдэг ашиг авсан дээр үндсэн тренд маань бол дээшээ байгаа учраас тэрнийхээ дагуу TP-г илүү урт хугацааны арилжаа хийсэн дээр бахаа гэж бодож байна. За NZT кад гэж энэ хаслалж өстэй нэг үтсөөрөгаал тусч байна да. За өнгөрсөн 5 гис тэгэл дахиад дээш нэг хитэн лаг өсөөл буцаад унаад ороод ирсэн. Ингээ харъя л да хэдүүлээ. Шалтан чартыг харъя. Энэ харин яг ингэ заараад байгаа юм. Яа ингэ доошо паттерны хэлбэрт ороод дээшээ 100 гарч өсөөд тэг би даваа хөвдөд доош төсвөл орё гэсэн чи даваа хөвдөхгүй байгаа байхгүй. Гэхдээ ер нь бол унах таамаглал нь илүү өндөр гэж хараад байгаа. Яагаад вэ гэхээр энэ сүүлчийн ороод 2 дахь ёроолоос сэтэлцэн энэ сүүлчийн орой энэ өссөрөөсөн ч энийг эвдэхгүй. Тэгэхээр зүгээр энэ хүртэл ингээд тийм гин дээшээ өсөх хөстөө өсөлтөө хийгээл юм гэж хараад байна л да. За өсчлээ тэгэл харж лээ. Тэгэд гоё нөхцөл үүсгээр нь л орё та. Гэтэ энэ дийлэн лам нь бол дэжгүй байгаа тоххой. Одоо жишээлбэл энэ хоёр лаа бол баяр ногоон мөртлөө баярууд нь дэж хүчтэй байж чадаагүй мэдээлэл. Уул нь баярууд нь энэ мөртлөө доошоо унсан байхад энэ дэр ногоон хагдсан байгаа сте. Гэтэл дараа нь ингээд ийм том сэлрүүд ороод ирж байгаа байхгүй. За энэ яг түүх хаана вэ гэхээр энтэй жоохон төстэй байгааз том лаа орж ирсэн ээ. Хоёр дахь лаа орж ирсэн. Одоо энэ пулбэкэн дээр нь ингээд пулбэкэн харж байгаа сэлдэж болж энэ сэлдэд хол явахгүй байгаа байхгүй. Яагаад хол явахгүй вэ гэхээр энэ маань өөрөө тодорхой хэмжээнд ингээд дэшээ трендтэй яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг энэ загвараар явах юм бол дараагийн 7 хоногт энэ хавцаанаас сэлдээ гэсэн үг. Энэ хавцаанаас яагаад энэ хавцаанаас гэж байгаа юм бэ гэхээр энэ түүхийг харах юм бол ингээд сэтрээд энэ өмнөх neckline дээрээс унтсан байгаа байхгүй. За neckline ч юм уу support ч юм уу те. Энийг доошоо сэтлээд тааз болгоод эргээд унтсан. Тэгэхээр яг нь одоо бид нар дахиад тийм юм байна уу байна. Сэтрэх байсан шал байна уу байна. Шалыг сэтэрсэн тааз шал одоо энэ дээр хахад тааз энэ дээрээс сэлдээ. Эхний удаагийн оролдлогоо хийцгээе. Гайхамшигтай.
Оо энэ онолд ч бас дайггүй харагдаж байна. Энд дээр бас дээшээ нэг сэтэлж гарч ирээд ингэсэн юм байна. Тэгээд энэ ер нь дайггүй сетап байх шүү зайлэг гэж тэ. Дээш нь гаргаж ирээд энэ нэг хоёр шалгуул хийж заяа. Дэс солиорж өгнө. Маа нэг шалгалаа, хальт дундлаа, хоёр шалгалаа. Тэр нь дабл топ боллоо. Тэгээд доошоо жирон юм аа. Дад энийг бодол нэг хол явж чадахгүй ч бас нэг ярьж 2 3 муруу аваад хайчвал зүгээр. Бас өсөр холомж чадахгүй байх. За энэ дэш сар франк дэшлэх болов гэсэн чинь дэшээ гараад ирсэн нөө тэгэлгүй яах вэ? Тэгээд тодорхой хэмжээнд бас дэшлэх юм шиг байна. Энэ дээр дабл ботом шиг нийлээ. Нэг клана дэш стэрлээ. Ер нь бол агуулгаараа доошо тренд байгаа. За гэхдээ доошо трендийн дагуу унах өмнөх амьсгаагаа авч гинөө гэж харж байна. Орой шал энэ яг ингэж зурчих. Арай бүдүүлэг зурчлаа л таас тий. Арай л бүдүүлэг зураад. За яг ингэж зурчих. Дахиад нэг дэвшлүүлээд унгая. Ер нь дэшээ. Гэхдээ дараа нь доош. Нэг бадамлаад тэгээд доошоо дараа гэж харъя та. Баанаас байдаж болох вэ? Хаанаас байдаж болох вэ? Доошоос төрх магадaltaй паттерн үүссэн, сеттерсэн энэ дээр шалтай. За тэгээд энэ дээр одоо ингээд ийм байсан тренд маань хажууг хандлагатай буюу sideways руу ороод ирж байна. Тэгэхээр энэ доор хавцаанаас байдаад энэнийхэн доор нэмсэн stop. За stop loss нэг 15 гэж тавьчих. Та тэгээд хүртэл нэг ярьц 6 мянга арилж явчих واخа. За 6-аар өрөхгүй биш үү? Иш явдагч тод нэг ярьц 5 арилж байгаа юм байна. Дунд цагийн трендийг сүрж орж байгаа, бага цагийн трендийн дагуу орж байгаа арилж байгаа гэсэн. Уул нь бол энийг эвдэхгүй доошоо тренд гэж харж байгаа. Гэхдээ яг энд явж байгаа ингээд одоо так гэдэг батерны 3 хөдөлгөөний 3 дахь хөдөлгөөнийг барьж авах гэдэг наа гэсэн. За иш уцаар франкууд минь хоорондоо юу л болоод байна та. Энийг байдж, энийг байдж гэдэг ч одоо борхны шишинд бузарлуулаад ах шиг байх юм да. За яг харъя дөө. Тэгж л харагдаж байгаа юм чинь. Дараа. Австрал доллар, Канада доллар. Шинээр хай. За энэ одоо буцаад доошоо паттерн руу орчих юм. Дээшээс доошоос төрөх магадaltaй паттернаас гарснаа дээшээс төрөх магадaltaй паттерн. Тэгснэ одоо ингээд харангуйч ч одоо тэгэл доошоос төрөх магадaltaй паттерн руу орчлоо шүү дээ. За энэ доошлие дөө энэ доошлие юу австрал доллар унах гэж байгаа юм бол аудио USD-ийн төвлөр арчих. Аудио USD-ийн төвлөр арчих. За австрал долларын болохоор энэтэй доошоос төрөх магадaltaй паттерн байгаа гэдэг энийг сэтгүүлээ тэгээд дээшээс төрөх магадaltaй паттерны дагуу стрейт энэ хүртэл явъя гэсэн чинь өдөөс хөдөлгөөнүүд арай урьдчилж хийгээд тэгээ буцаад унаад ирлээ буурмаа гэж тээ. За энэ болохоор яах гээд байна гэхээр штэ. Энэ бол унах гээд байна. Үнэхээр унах гээд байна. Австрал доллар ганцаар унах гээд байгаа юм байна. Pound USD гонг арсан штэ. Энэ бол ингээд дээшээ тренд нь явж чадахгүй байгаа байхгүй юу? Энд дэр зүуддад дажуу гарч ирсэн ч гэсэн тэгээд ингээд сулбактадах ийм гоё 2-5 ногоонлоо гарчээд өнгөрсөн 7 хоногт ингээд энийг идүүлчихэж байгаа байхгүй. За одоо энэ дээр нэг шал байгаа заа юу ч гэсэн энэ шалыг нэлээд ажиглая. Энэ хатад шал тааз гэж юм байна уу? Байхгүй. Тэгээ энэ дээр байгаа нэг шал таазыг хараад энэний доор оруулаад ирвэл нэг үсэн сейл явах гэдэг байна. Түрүүний дээр ингээд нэг юм сонин батарейтай адилхан юм усаад байгаа байхгүй. Их бүтцэн гой гарч ирэхгүй тэгсэн ирнэ ингээд лавараад байгаа байхгүй. За энийг хаашаас төлөхийг харъя да. Одоохондоо энэ чухал зоны харъя. Тэгээд энийг ингээд доошоо одоо нэгтгэд бол ингээд байдж болж байгаа. Тэгэхээр шалан дээр ирсэн. Байдад үнэхээр ингээд гараад ирж магадгүй. Хэрвээ энийг сэтэлж чадахгүй доошоо ингээд сэтлээ доошоо ингээд орж ирээд ингээд сулбагдах юм бол энэ дээрээс нь сэлтчээ. Австрал доллар өөрөө жоохон доошоо харагдаад байгаа шүү. Энийг харсан чинь ч гэсэн тэгээ зааш еврокад хаашаа харагдлаа. Еврокад дээш харагдаад байгаа хөөх. Энэ зэдэгкад жоохон доошоо. Тэгэхээр бас австралкад доошоо гэж болох юм байна л да.
Тэнцэдэг гэдэг яагаад тэгээд байгаа юм. Энэ бол одоо нэрээ ингээл харахад жоохон доошоо өсрөө хөдөлгөөн чихэр хатаад байна. Ялч үзэр хөөсөд байна. Тэгээд энийг илүү мадлаа өндөр болгож байгаа нь энэ доошоо ингээд стэрч гарч ирээд ингээд буцаж жоохон дэвшлээд энэ хүртэл унах байгаа даахгүй. Гэтэл энэ ч та хайрлаа үнэн дээр байгаа тах шүү дээ. Энийг сэтгүүлэхгүй гэж ярилж андуурах шүү дээ. Гэтэ яг энэ хайрлаа очиж жоохон мапантай энэ мэдээний зүттэй л дээ. Одоо хэдүүлээ энэ чинь line chart болгоод харах юм бол амьдрал шал өөрөөр зурагдаг шүү дээ. Line chart болгоод зурах юм бол шүү дээ. Яаж байгаа юм хэрэг өөр брокер орчих. Дай. Тэгээд line chart-аар яг саяны өнгөрсөн чатыг харах юм бол доов нь ингэ зурж байгаа байхгүй. Сүүлчээ хоёр дахь орой. Сүүлийн голын ёроол хайрлаа. Энэ аль хэзээний ёроолоо эвтцэн. Энэс дэш явсан хөдөлгөөн энэ оройг эвдэхгүй. Тэгээд энд дэцрийн хөдөлгөөн гарч ийн. Хүн ингээд яг доошоо арилжны бүтэн төгс этап гарч байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд яах юм? Одоо энэ доошоо эслүүлээд авах арилжааны копиг ингээд явна гэсэн үг байхгүй. Ингээд line chart дээр яаж байгаа гэсэн тэгс үг. Ягаад line chart руу ороод ийм гоё ярагдана гэхээр line chart өөрөө нөгөө ийм зүүнүүдийн дээр ингээд лааны дээр дороогоо зүүгөнгө оруулахгүй харуулдаг учраас ингээд доовыг арай өөрөөр харуулад байгаа гэсэн үг. Ингээд өөрөөр тоолж болох үеж харуулад байгаа гэсэн үг байхгүй юу? Тэр нь жоохон төвхтэй. Line chart орол тийм зэл энэ сэрийг нэг хараад ийтаа яадаг гэсэн. Сирэний цэгүүд нь энэ дээр гэжсэн чинь тэр дараа шат ирсэн юм а та. Тийм 7 хоногор хараал австрал Telegram төлөвний гоё хөдөлгөөн байхгүй. Энэ бол нэрээ эрэхтэй доошо магтал нь бараг 70-30 юм байна дөө. Энэ 7 хоногийн лан гэсэн гоё ярагдаж шүү дээ. Өмнөх лааныхаа дээр гаж ирснээ лага бүтнээр нэдэд байгаа тэрсэн. Энийг сейлд юу? Энэ ер нь сейл юм байна. Энэ бараг дараагийн 7 хоногт явж байгаа хамгийн гайг хөдөлгөөн байж магадгүй юм байна. Яа, тэгэхээр энэ зэдэг гад яах гэдэг нэ. Энэ зэдэг гад ингэх гэдэг байгаа. Евро гэдэг. За еврод л нэг хүчтэй өсчдөг юм бол энэ бас доошоох магадaltaй юм байна шүү. Ослын хамаарлаар харахаар. Энэ бол надад үнэхээр дайггүй харагдаж байна. Ойртож юм цэвэрхэн ч юм уусыг хүч юмшиг санагдаж байна. Зяк доошоос тэрх магадaltaй паттерн байна. Ингээд дээшлэх баха. Гэхдээ энэ доовыг ивдэхгүй гэжсэн чинь дээсээс бол унах баха гэсэн чинь дээшээ гарч ирээд энэ шалтгаазыг арай хүрхгүйгээр өнөнгөрөөд очсон байна тийм ээ. Зярцгаая. Энэ нь болохоор хүчин жоохон саармаг харагдаад бах юм. Энэ авьяас нь байдчмаар харагдаад бах юм. Ингээ ажууд шээ энэ дээрс ингээд байсан унталтын хүч ийшээ ингээ саармагчаад ихэд баруун тишээжийг анхлахтаа болоод ирж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөхдөө бол байд энийг харж штэ. Ингээ унжснаа баруун тишээ олоод ингээ гут нэг хөдөлгөөн солигдоод байна да. Тэгэхээр ийм хөдөлгөөн байж магадгүй. За яг дээлэгээрээ бол доошоо трендтэй байгаа. За энэ зүгээр энэ дээр нэг шалгуул шалгах юм байна дөө. Тэрнээс бас яг гоё ярилцааны стоп биш байна. Зүгээр нэг баа шалгуул шалгах юм байна. За $Australian yen. Энэ орог эвдэхгүй гэдгсэн чинь эвдээд өгдөг юм уу? За тэгээд дэшээ харагдаж байна гэсэн үг. За энэ бас дэш харагдаж байна уу. Тэгтээ бас яг шууд дэш харилж андуурхад эвгүй л юм байна. Энд нэг юм жоох хажууд дэш олж эхлэх гээл энэ дахиад жоохон доошлуулж хажууд дэш нь олгуулж аваад нэг ийм паттерны бүтэ зөөсгүүлээд байд бол илүү зүгээр санагдчих. Яг одоо шууд нэгтэд арилжаа нэгдэд баядах юм бол тийм ил харагдчих. Так. Энд одоо энэ импульс өмнөхөөс айгу хүчтэй болоод ороод ирж шít харж байна те. Энэ хөдөлгөөн. За болчихдог юм. Энэ хөдөлгөөний би энэ өөрөө энэ төсчээс өсөлтөөс их ингээ хүчтэй буюу их урт хэмжээний арилжаа ороод ирж байгаа учраас баярууд нь илүү байна гэж харж болж байгаа байхгүй. За тэгээ эндээсээ ахаад хүчтэй буюу илүү урт хугацааны арилжаа орж яг GM арилжаа орно гэж бодоход дэшээ 400 пипний арилжаа авах боломжтой байна. Тэгэхээр дайггүй арилжааны стап байна гэж харж болж байна. Энэ импульс ийшээ яваад дууссан л байгаа бас тэр.
Тэгэхээр ядаж ийм сөрийн хөдөлгөөн орчих боломжтой. Тэгээ бүр энэ дээрээс харах юм бол яг уу нэг амар тэгж дээшлэх хөдөлгөөн бол алгал байна л да. Нэг бүтэн ингэ дээрээс нь харах юм бол тэгээд энэ нэг өөрөө тэг ийм арилжааны стап байлаа гэж үтэй. Ахаад дээшээ нэг ийм юу дутуу гэж бодоход тэр дээдлийн тооч руу нэг дутуу гэж бодоход биш яаж ингэ бодоод л 300 би байгаа байхгүй. За энэ тэгээд далимөр яагаад ингэж очно гэж бодъё л дээ. Энэ хавцаа төгөөд очно. Тэгээ отоод 350 пип байна. Хөөхөн нөхцөлийн хүлээж агаад өвөөж тавьж хаад байтчул зүгээр л юм байна. За Австрали доллар USD-г харцсан. Тэгээ энэ бол эндээс шууд өсч болно. Эсвэл доош өстерсэн тохиолдолд төсөлтийг хүлээж агаад сэлдэж болно. За USD CAD range дотор байгаа юм байна. За энэ range дээрээсээ дотроо тэгэл энэ дээр buy, энэ дээр sell, энэ дээр buy, энэ дээр sell. Хаана илүү боломжтой явах вэ? Дээрээ илүү боломжтой байна. Stop loss тавих та. Ягаад дээрээ илүү боломжтой байгаа вэ гэхээр дээдлээ бол таазуу ерөнхийдөө стрит хийдэг харагдаж шүү дээ. Энэ таазуу ерөнхийдөө стрит хийдэг харагдаж байна. Тэгэхээр стритчих магадaltaй учраас шууд эронгууд нь риск энтер орохоос илүүтэйгээр өөрсдөө баталгаа авч жагаад баг цагийн тренд эргэлт хүлээж аваад орвол stop loss цөөх авах магадaltaй гэсэн үг. Тэгэхээр энэ дээдлийг илүү анзаарах хэрэгтэй. За USD Швейцар франк унана гэж таамагласан байдаг байх нь байна. Эндээсээ шууд унах байхаа гэсэн ч унсан юм байна. За энэ бол жоо хажуугийн хандлага руу орж ирсэн бүтцтэй харагдаж байна шүү дээ. За энийг бол хүлээе ёо. Одоо сэлдэгчгүй баядагчгүй ус энэ хавцаа бол. Жаах хүлээх юм байна. За USD yen энэ довыг эвдүүлээд ийшээ зэрэг хөдөлгөөлж байгаа дуртай хугацааны сэл гэж хэлсэн. Довоо эвдсэн байгаад тэрнийх нь зэрэг хөдөлгөөн орж ирж байна. За тийм энэ зэрэг хөдөлгөөн дээр яг ашиглая гэх юм бол тодорхой хэмжээнд баядаж болж байна л да. Бага цанд баядаж болж байна. Энд нэг шал байна. Энийг сэтлэхгүй байхаа гэж одоод эндээс баядаад өмнөх ёроол дээр нээсэл тавиад 20 пипний нээсэл тавиад тэгээ жоох нэг явуулчих нэг ярьцахт 8 10 авчих гайг бах уу. За энэ орой хүртэлгээ татах нэг ярьцах харуул юм байна. Ийм арилжааны төлөв гарч байна да. Окей, за ерөнхийдөө бол гайгүй тийм өмнөх 7 хоногийн тамгийг бодох юм бол тийм огт юугүй эргэлзээтэй гэдэг ч юм уу юугүй байгаад зүйлүүд гайгүй байна. Шийдвэргүй байгаад байгаа зүйлүүд гайгүй байна. Ганц зүр арилжааны стопууд бол харагдаж байна. За тэгээд дараагийн 7 хоногт юу болох гээд байгаа вэ гэж харилцаа хэвлээ. Мэдээнүүд юу болж байгаа юм бэ? За дараагийн 7 хоногт бол доллар дээр тийм хүчтэй мэдээнүүд ерөнхийдөө байхгүй байна. За дөрөвдөд бол GDP гарч байна. За тэгээд ерөнхийдөө нөгөө гардаг тоон статистиктэй мэдээнүүд бол бүгд гарч байна. За дараагийн 7 хоног гайг бах. Тэрний дараагийн 7 хоногт шинэ сар эхлээд 5 дахь мавтах болоод нөгөө ажил хөдлийн мэдээдтэй non-farm мэдээ дээр гараад эхлэх учраас тэр 7 хоногт бол илүү хүчтэй мэдээд байх. За дараагийн 7 хоногийн мэдээ бол тэгээ pound дээр CPI гарч байна. Pound дээр нэг жоохон анхаарч хэрэгтэй байх. 5 дахьд болон 3 дахьд pound дээр мэдээтэй. За тэгээд бусад 8:30-д бол зүгээр долларын индекс дээр савлгаа орж ирэл мэдээнүүд байна. Тэрнээс яг хүчтэй мэдээнүүд бол алга байна. За тэгээд ерөнхийдөө хамгийн хүчтэй мэдээ нь бол одоо бодлогын үнийн мэдээ байгаад байна. Бодлогын хүүг өнгөрсөн 7 хоногийн мэдээ гэх юм уу, энэ 7 хоногийн мэдээ гэх юм уу тийм 4.5 дээр хിവэр нь барьчаад байна. Тэгэхээр бас зах зээл дээр тийм хүчтэй нөлөө орж ирсэнгүй. Тэгээ дараагийн 7 хоногт бол яг энэ нэг хэдэн цагууд дээр савлгаа орж ирээд бус үед нь бол тийм гайгүй байхаа гэж бодож байна. За тийм одоо бол нөгөө ерөнхийлөгч Трамп болсон учраас бас яг ийм яг тогтмол цагуудын мэдээнээс илүүтэйгээр яг шүн орой морой тэр хүний жиргээ хийж болох цагууд дээр бол гинтийн хөдөлгөөнүүд орж ичж магадгүй. Тэгээд одоо гинт тухайн хөдөлгөөнүүд манай мэдээ байхгүй гэдэг яаж ийм хүчтэй хөдөлгөөн ороод тэр юунаас болоод ингээ вэхээр ерөнхийлөгчийн жиргээ байх боломжтой. Тэгэхээр тэдгээр зүйлүүд бас илүү ажиглаж байвал зүгээр болов уу гэж бодож байна. За тэгэхээр энэ 7 хоногийн вебинараа ингээд дуусглаа. За 7 хоногийн вебинараа үзлээ. Түр баярлалаа.